Өнөөдөр шинжилгээ ухааны технологийн сургууль бакалаврын төгсөлтийн ажлаасаа шилдэг дипломын ажлуудаа шалгаруулж байна. Энэ бол одоо 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явж байна. Өнөөдрийн ингээд сонгон шалгаруулалтад сургууль бүрээсээ шалгаж ирсэн дипломын ажлууд маань Монгол улсад хэрэгтэй инновацийн бүтээгдэхүүн болж гарах боломжтой ийм одоо оюутнуудын ажил байгаа учраас бид бүхэн үүнийгээ одоо олон нийтэд таниулах оюутнуудын ажлыг үйлдвэрлэл аж ахуйн нэвтрүүлэх юм зорилготойгоор энэ одоо шилдэг бүтээлийн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн технологийн төгсмийн төгсөгч Мөнх Туяамины би хиймэл оюун болон AR технологи зориулсан анхны тусламжийн системийн судалгаа хөгжүүлэлт сэдвт дипломын ажлаа танилцуулахад бэлэн болоод байна. За нийслэлийн төрийн тусламжийн 103 төвийн сүүлийн 3 жилийн тайланд 103 дугаар дуудлага өгөхөд дуудлагыг хүлээн авснаас хойш дунджаар 28 минутын дараа тухайн байршилд очдог. Энэ нь хүний зүрх зогссон тохиолдолд тарих 6-аас 8 минутанд дахин сэргэхгүйгээр гэмтэж эхэлдэгтэй айлзуулахад нэг хоцрогдолтой хугацаа юм. Өнгөрсөн 103 төв 445 мянган гаруй дуудлага хүлээн авсан. Үүнээс 1800 гаруй хүн гэмтэл ослоос үүдэлтэйгээр эмч очихоос өмнө буюу анхны тусламж авч чадлаггүй амь насаа алдсан байна. Мөн иргэд анхны тусламжийг мэдлэггүй улмаас өвчтнийг улам хүндрүүлж дур мэдэн буруу арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хиймэл оюун болон AR технологи зориулсан Pocket Doctor Mongolia аппликейшнийг танилцуулж байна. За манай аппликейшн нь хэрэглэгчээс яриа болон камерны дүрсний оролтоор тухайн нөхцөл байдлын мэдээллийг авна. Ингээд стандартад нийцсэн анхны болон амьлуулах суурь тусламжийн зааврыг боловсруулна. Боловсруулсан заавраа айсан, сандарсан, яарсан хүнд хамгийн ойлгомжтойгоор текст, дуу хоолой, дүрс AR технологиор дамжуулан хүргэнэ. Мөн CPR хиймэл амьсгал хийх үйлдэлийг бодит хугацаанд тухайн хүн зөв үүсгэж байгаа эсэхийг хянаж таныг чиглүүлнэ. За технологийн хувьд хиймэл оюун болон AR-ын дараах 10 технологиг ашиглаж хөгжүүлэгдсэн. За өдөрт одоо бид бүхэн хиймэл оюун гэдэг үгийг бараг 100 гаруй удаа сонсож байгаа. Тэгэхээр хиймэл оюуны хамгийн чухал зүйл бол ямар датасет өгөгдөлтөөр сургагдаж хөгжүүлэгдсэн мөн хэр үнэн зөв ажиллаж байгаа вэ гэдэг дээр явж байгаа. За миний хувьд датагаа нийслэлийн төрийн тусламжийн 103 төв болон улсын 2 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийнхантай бол хамтарч авсан. За мөн анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулиас хамгийн сүүл 2020 онд батлагдсан анхны тусламжийн удирдамжийн өгөгдлийг бас авсан байгаа. За ингэхдээ бол мэдээж нууц задруулахгүй байх, маш олон гэрээ зөвшөөрлүүдийг шат тараатайгаар авч явсан байгаа. За ингээд нийт 4-7 хоногийн хугацаанд 252 бодит эмнэлзийн дуудлага дээр нийт 26 тохиолдол дээр бол өгөгдлөө цуглуулсан. За мөн 2025 оны 113,056 төгрөгийн тусламжийн тохиолдлын дата бол тогтж байгаа. За CPR-ийн бодит хугацаанд таних өгөгдлийг хашуусын хүний хэмжээ 55 оюутнаас за нийтдээ 540 бичлэгийг 324 мянган фреймтэй ийм өгөгдлийн төгсөг бол цуглуулсан байгаа. За ингээд аппликейшнд маань нийтдээ 26 тохиолдолд энэ цаашаа задраад 116 эмнэлзийн тохиолдолоор нь жишээ түлэгдсэн гар байлаа гэхэд 1 2 3 дугаар түвшин гэж ангилж задрах ийм тохиолдлуудаар байгаа. За амь тэнсэн яралтай бус гэж байгаа. За архитектурын хувьд жишээ нь энэ тайзнаас нэг хүн унаа тухайн алдчихлаа гэж бодох юм бол хэрэглэгч маань апп руу ороод энэ хүн унаа тухайн алдчихлаа гэж яриагаараа хэлнэ. За мөн камерны дүрсний оролтоор ямар байдалтай ухаан алдсан юм бэ гэдгийг харуулна. За энийг болохоор хиймэл оюуны Whisper болон MediaPipe гэдэг хоёр загваруудыг сургасан байгаа. За ингээд Vision Language модель болон RAG аргачлал буюу хиймэл оюуны хамгийн хүчирхэг хоёр архитектурыг хавсраад боловсруулж байгаа. Ингээд текст, аудио, дүрс, AR гэсэн гаралтаар бол гарнаа. За CPR-ийн тооцоололыг хүний биеийн мөрний 2, тохооны 2, бөгөөний 2, гарны 6, ташааны 2 гэсэн нийтдээ 14 цэгийг ашиглаад гар нь шулуун байна уу, гарны байрлал нь зөв юм уу, даралт давтамжинд тэр хүний хиймэл амьсгалыг зөв хийж байгаа юм уу, мөн биеийн ерөнхий байдлыг зөв байна уу гэдгийг дараах тооцооллуудын үндсэн дээр бол хийсэн. За аппликейшнаа танилцуулж байна. За 103 ашиглаж авсан заавар зөвлөмж зураг бичлэгийг бүгдийг оруулсан. Чат хэсэгт мөн бодит хугацаанд чатлана. За яаралтай тусламж үүрэг нь хоолын улаан төвчөн дээр дарж ашиглана. Одоо бодит ажиллагааны бичлэгийг гэлс харуулж. Одоо бичлэг маань ихтэй орж ирээд хэсэг хугацааны дараа хөлн улааж авсан харагдаж байна. Ямар арга хэмжээ авах вэ? Тухайн хүнийг аюулгүй дулаан газар аваач үлдсэн хэсгийг хүүдэн норсон хувцсыг тайлан үлдсэн хэсгийг бүлээн усанд минут байлгаж аажмаа гэсэн хэд халуун ус гэрлэх. За CPR-ийг бодит хугацаанд Батамжаа удаашруулна уу? За мөн бас ажиллагаанууд байгаа. За яриа танилтын модель маань 96-аас дээш хүртэл үнэн зөв ажиллаж байгаа. За хүлцэн хүний хөлн дээр бол гадаа хүйдэн алхасны дараа хөлийн хуруунууд нуулаж авсан байна гэх зэрэгээр ажиллана.
За дүрстэй анилтын хиймэл оюуны модель маань 95-аас дээш хувьтай бас ажиллаж байна. За боловсруулалтын модель 95-аас мөн дээш хувьтай ажиллаж байгаа. За энэ дээр бол аш үсгийн 3 эмч болон 103 бас эмч нартай хамтарч ажиллаад туршилтуудыг хийгээд эмч нараараа хүлээн зөвшөөрүүлээ. За иргэдэд бол ашиглуулахад болох юм байна гэж гараад за зах зээлээ бас тодорхойлоод за эмч нарт хүлээн зөвшөөрөгдсөн учраас оюуны өмчийн газар зохиогч эрхийн гэрчлэгээгээ мөн компьютерийн програм ангилалд авсан. За мөн Play Store дээр саяхан 5 сарын 24-нд бол зөвшөөрөгдөд ингээд сар гаруй процесс яваад орсон байгаа. За ингээд олон нийтэд бол хүртэл одоо 42 хүн анхны тусламж авсан, CPR бол 27 хүн ашигласан гэх зэргээр ийм байна. За бас пэйжтэй болоод таниулаад явж байгаа. Баярлалаа. Сайн мэцэнэ өнөөдрийн үеийг би механик инженер тээврийн сургуулийн төгсөгч оюутан Ядам Сүрэнгийн үр дүнтэй. Миний бакалаврын зэрэг гурилсан бүтээлийн сэдэв бол Монгол Орны хэсэг ашиглан грам материал гаргах боломжийн судалгаагаа төслийн удирдлагч докторийн төвч профессорын дэлгэрэнаа төслийн зөвлөх магистр авъя. Судалгааны ажлын маань зорилго Монгол Орны хэсэг ашиглан сөврөг керамик усны шүүлтүр боловсруулах технологийн судалгаа хийгаа. Зорилгын хүрээнд тавьсан зорилтууд маань эс ашиглан сөргөг керамик материалын төв үед болгон ашиглах технологи боловсруулах, гаргаан авсан сөргөг керамик материалын шин чанарыг тодорхойлох, дотоодын төв хийдэд суурилсан сөргөг керамик шүүлтүр үйлдвэрлэх боломж ач холбогдлыг тодорхойлох. Энэхүү судалгааны маань ач холбогдол нь Дорногов аймгийн сайн шин цөмөртний сонгоо авсан тухайн бус нутгийн эсний судлагдсан байдал хомс мөн байгалийн нөөц боломжууд тулгуурлахаас гадна жилээс жил эрчимжиж буй цөлжилт ган гачиг эсний нүүдэл болон автоба төмөр замыг эсээр шуурах зэрэг экологийн болон дэд бүтцийн тулгамцсан асуудлыг шийдвэрлэж чиглэсэн болно. За усны шүүлтүрийн маань ач холбогдол гэх юм бол Монгол Орны хэсийг түүхийд болгон ашигласан нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Гаргаан авсан сөргөг керамик материалыг ашиглан усан дах булангар механик бол хатуур ширхэглийг шүүх, эдийн засгийн хувьд хэм төртөгтэй хүртээмжтэй шийдэх болно. Аслагдсан болон усны чанарын асуудалтай бүс нутагт хэрэглэх боломжтой. Байгалийн гаралтай түүхийдийг ашигласнаар байгаль орчин дээлтэй бүтээгдэхүүн боллоо. Бид this theolid давс гэсэн түүхийдүүдийг ашиглан керамик шүүлтүр гаргах туршилт хийсэн байгаа. Эхлээд this theolid 3-ын хувь харьцааг тодорхойлохын тулд 5 өөр найрлагатай дээж бэлдэж туршилтыг явуулсан байгаа. Энэхүү туршилтын үр дүнгээс is 70%, this 10%, theolid 20% орсон дээж маань хамгийн сайн үзүүлэлттэй байсан учраас энэхүү найрлагаар дээжийн найрлагыг оновчилсан байгаа. Үүний дараагаар би технологийн горим тодорхойлох 2 хүчин зүйл туршилтыг явуулж технологийн гормоо 500 градус Цельс хүртэл 5.5 градус минут, 500-аас 700 градус Цельс хүртэл 2.2 Цельс минут, 700-аас 900 градус хүртэл 6.7 Цельс минут гэж технологийн гормоо тодорхойлсон. Үүний дараагаар бид усны шүүлтүрийн туршлын загваржилж энэ загвараа боловсруулж ус шүүх туршилтыг явуулсан. За гэхдээ бид орон сууцны сургамнаас гарах 0.3 мегапаскал даралттай усыг шүүж туршилт хийсэн. За ингээд 0.3 мегапаскал даралттай усыг шүүхөөр 1.8 литр минут байсан. Мөн бид туул голын булангартай усыг шүүж үзэхэд сөргөг керамик шүүлтүр нь усны булангарыг шүүх боломжтой бүрэн батлагдсан. Энэхүү эдийн засгийн тооцоо хийхэд нэгж бүтээгдэхүүний нэг ширхэг шүүлтүрийг боловсруулах нь 12,084 төгрөг. Энэхүү судалгаагаар Монгол Орны Дорногов аймгийн сайн шин орчмын байгалийн хэсгийг ашиглан сөргөг керамик усны шүүлтүрийн материал гаргах боломжийг туршсан. Монгол Орны Дорногов аймгийн сайн шин орчмын хэсгээр сөргөг керамик материал гарган авах боломжтой туршилтуудаар батлагдсан. Дээжийн найрлагдах материалуудыг тэрнгэж ширхэглийг нарийн болгосноор материалуудын хоорондын холбоос илүү батбөх болж батбөх чанар 2 мегапаскалаас 8 мегапаскал болж 6 мегапаскалаар нэмэгдсэн. Гаргаан авсан сөргөг керамик материалын найрлаг оновчлох туршилтаар is 70%, zis 10%, солид 20% байгаар тодорхойлсон. Халаалтын хурд буурах тусам дээжийн их нэмэгдэж шахлын батбах ус хандлагатай байсан. Мөн нээлттэй сүгийн хувь буурч материалын нэвтрэл сайжрах дараа ажиглагдсан. Гаргаан авсан сөргөг керамик шүүлтүр 1 минутанд 1.8 литр ус шүүх шаардлагатай байсан ба нээлттэй нөхцөл үүд нь өндөр байгаа туршилтаар батлагдсан. Монгол Орны хэсэг ашиглан усны шүүлтүр хийгээд манай нөхцөлд нэгж бүтээгдэхүүний үн 12,084 төгрөг бөгөөд ижил төстэй бүтээгдэхүүнээс үнийн хувь 48.3%-аар хямд байна. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Яг шүүх зорилт нь болохоор булангартай усыг шүүх, тэгээд усны зэвийг шүүх, тэгээд орчинд нь зис орсноо зис нинг бас шүүж өгж байгаа. Гэтэ яг юу яаж өгөөг байгаа.
усныхан шинжилгээний дараа хамрагдаж амжааг байгаа. Яг ийм хоёр шүлтүүр ингээд дотроо ингээд хоёр шиг байгаа гэсэн үг. Механик инженер тээврийн сургуулийн механик инженерчлэлийн технологийн төгсөгч оюутан маргад байна. Би дипломын сэдвээрээ тусгай зорилтын засгийн хийзийн төсөл гэсэн сэдвийг сонгож авсан байгаа. Асуудал зорилго ердийн засгийн хвчлэн тэгшүүцэгт болон энгийн хэлбэртэй эд ангийг бэлтгэж зориулагдсан байдаг. Харин нийгмийн болон төвөгтэй хэлбэртэй эд ангийг бэлтгэх үед бэлтгэний талбай багасж эд анги гусах, хэлбэрээ алдах, боловсруулах, наривчлах, буурах зэрэг өндөрлүүд үүсдэг. Зорилго нь болохоор нийгмийн болон жигд бус хэлбэртэй эд ангийг найдвартай, тогтвортой бэлтгэх боломжтой засгийн хийзийн загварыг боловсруулж, ажиллагааны чанар, наривчлал, бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Энэ зурган дээр энэ хүслэгтэр болохоор ердийн засгийн гидравлик болон хий ажиллагаатай засгийн ердийн зориултын засгийн дээр судалгаа хийж үзэхэд ердийн засгийн давуу талын хувьд хэлбэр бүтцтэй, сул талын хувьд 50-30 баг, гидравлик болон хий ажиллагаатай засгийн хувьд их хүчтэй авчин, сул талын хувьд хүртэг өндөр, миний сонгосон тусгай зорилтын засгийн хувьд наривчлалыг сайн хангана, сул талын хувьд хийцэн эд ангиудыг боловсруулах төвөгтэй. Засгийн хэрэглээ болохоор өрөмдөх, хөрөөдөх, гэрийн дээр тасдах, презердэх зэрэг механик боловсруулалт төвөгтэй хэлбэртэй эд ангийг найдвартай бэлтгэх зорилттой. Тэгээд бэлтгэж боловсруулсан эд ангийг гадаргуугийн чанар болон наривчлал хэмжээсийн шалгаар бүр хангасан гэдгийг харуулж байгаа. Энэ бол CNC машин дээр боловсруулж байгаа процесс. Засгийн техник үзүүлэлт нь бол хамгийн их хавчих 150 мм, хамгийн их нэг хөргөн нь бол 180 мм, тэгээд винтон голны урал 220 мм. Ашигласан материал нь бол 40 маркийн лигэржүүлсэн ган, жин нь бол 23.8 кг жинтэй, ажиллагааны хөдөлгөөр гар ажиллагаатай. Тэгээд энэ SolidWorks програм дээр static simulation хийхэд хамгийн их шилжилт буюу хив ажилт нь 1.1 мм, хамгийн их хүчтэй нь 184.7 мегапаскал. Тэгээд аюулгүй нөөцийн коэффициент нь 287 гарсан. Энэхүү симуляцнаас харахад бол сонгосон маркийн гангийн хүчлээс яг аюулгүй нөөцийн коэффициент нь яг илүү байгаа таарж байгаа хэсэг гэдэг. Бүтээгдэхүүний өөрийн хүртгэн болохоор материалын зардал дан ганц төмрөө худалдаж авах хүртгэн болохоор 400 сая төгрөг болсон. Цахилгааны эрчим хүч нь болохоор CNC машин дээр ажилласан хүртэг 400 сая төгрөг, хөдөлмөрийн зардал нь болохоор CNC програмчлал, боловсруулалт, угсрал, тэгээд хүн цагийн зардал нь сая 500, сая 800 сая төгрөгийн болсон. Тэгээд нийт хүртэг нь 2 сая 300 сая төгрөг болцсон болсон. Дүгнэлт тэгээд энэ хүү төслийн үрээд төвөгтэй хэлбэртэй эд ангийг бэлтгэх зорилттой засгийн хийцийн загвар боловсруулж, авчих хүчний болон бүтгэхийн тооцоог хийсэн. Тэгээд хамгийн хүчлэн 184.7 мегапаскал, шилжилт нь тэг 100-ны 12 мм, аюулгүй нөөцийн коэффициент нь 287 гарсан. Тэгээд үйлдвэрсэн дискийн ажиллагааг туршихад эд ангийг найдвартай бэлгэж хэвээ ажиллаж байсан. Иймээс боловсруулсан дискийн техникийн шаардлага хангаж үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзсэн. Уг арга хэмжээнд анх удаа оролцож байгаа хүний хувьд бол тодорхой одоо энэ дипломын эрдэм шинжилгээний ажлуудыг цаашаага хүртэлгүй үлдээх биш, түүнийг олон нийтэд танилцуулах, илүү хэрэглээнд нэвтрүүлэх тийм зорилготой одоо гоё арга хэмжээ юм байна гэдээ ойлголоо. Мөн тэрэн донд амьдралд аль хэдийн нэвтрүүлсэн нэвтрэх боломжтой гих зэрэг маш олон бүтээгдэхүүнүүд төслүүд байна. За би болохоор энэ Smart Software Group компани технологи орцдог хүн байгаа. Тэр чиглэлээрээ салбарынхаа одоо оюутан багш нараа дэмжих, тэдний дуран өгөх зорилгоор энэ арга хэмжээнд ирж шүүгчээр оролцлоо. Санаа цоноо энэ өдрийн мэндийг хүргэе. Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн төгсөгч Мишель.
За юуны өмнө энэ нэр хүнстэй сургуулийг төгсөж байгаа та бүхэнтэйгээ хамт төгсөж байгаад их баяртай байна. За тэгээд 4 жилийн хугацаанд олон зүйл сурч мэдэж авлаа. Тэрний хажуугаар ерөн сургуульд маань ямар асуудлууд бас байдсан бэ гэдгийг бас энэ 4 жилийн хугацаанд бас харлаа. За тэгээд миний олж харсан асуудал гэх юм бол бид нар шинжлэх ухааны технологийн сургууль байгаа. Бид нар өөрсдөө хүн сүнгийн үйлдвэрлэл дизайны салбар сургуультай байгаа. Гэтэл бид нар өөрсдөө хүнсээ үйлдвэрлээд оюутнуудыгаа хангаж чадахгүй байна. Манай шүтээсийн 1-р байранд нэг кофе шоп байдаг, ганцхан ширхэг. Тэр кофе шопын зарагдж байгаа бүтээгдэхүүн нь өөрсдөө үйлдвэрлэдэггүй дандаа зүүрөөр ч юм уу гадны бэкри байгууллагаас бүтээгдэхүүнээ оруулж ирээд оюутнуудтай ингэж хүргэдэг ийм зарчимтай явдаг. За тэгээд өөр бас асуудлууд байгаа нь бас нэг техник төхөөрөмж ч юм уу хүрэгчин яг ажилтгүй юу бүтээгдэхүүн хизээ орж ирсэн дууссан хугацаанд хизээ гэдэг асуудлууд нэлээд байдаг. За нэмээд хүрэлцээ бага хэрэгцээг хангаж чаддгүй оюутнуудынхаа бүтээгдэхүүн нь хурдан дуусдаг. За тэгээд бид нар өөрсдөө юм их нөөц бололцоотой бид нар өөрсдөө над шиг хүнсний үйлдвэрлэгч хүнсний технологич бэлтгэж байгаа сургууль учраас бид нар өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглах хэрэгтэй ийм шаардлага байгаад байгаа. За тэгэхээр бид нар дипломынхаа хүрээнд яасан гэхээр Must Bakery гэдэг төслийг бид нэр боловсруулсан. Энэ болохоор шүтээс өөрсдөө нөөц бололцоогоо ашиглаад өөрсдийнхөө нэрийн брэнд бүтээгдэхүүнийг бид нэр үйлдвэрлэх боломжтой гэдэг талаас нь бид нэр энэ төслийг боловсруулсан байна. За бас нэг жишээ харахад бид нэр сургууль дээр гадны төлөөлөгч ч юм уу гадны байгууллагаас хүмүүс ирэхэд бид нар нэг нөгөө энэ шүтээсгээ бичсэн нэг цүнх өгдөг, нэг үзэг өгдөг. Бид нарт ямар ч нэг юм бүтээгдэхүүн байдаггүй, бид нар энийг үйлдвэрлэсэн юм а гэдэг зүйл байдаггүй. Учраас бид нар хэрвээ Must Bakery бид нар үйлдвэрлэх юм бол бид нар өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болж тухайн хүмүүст өөрсдийнхөө маркетинг брендийг илүү таниулах боломжтой байна гэсэн. За хоёрдугаарт бид нар бас өөрсдийнхөө оюутан багш ажилчтайгаа хэрэгцээг хангах боломж байна. За үүнийг бид нар болохоор бид нар нэг 100 оюутнаас судалгаа авсан. За энэ болохоор яг шүтээсийн төв кампус байрлаж байгаа салбар сургуулиудын шүтээсийн 1 2 4 Т байранд байгаа судалгаа аваад за нэг нийт 10 асуулттай байгаа. Энэ судалгаа нь болохоор юу гаргаж ирж байгаа гэхээр за та ер нь бол бэкри кофений бүтээгдэхүүнд хэдэн төгрөгийг зарцуулдаг. За тэгээ манай нөгөө саяны Milk Plus гэдэг кофе шопоор үйлчлүүлдэггүй. Хэрвээ тийм бол хэр давтамжтай үйлчлүүлэхдээ ямар төрлийн бүтээгдэхүүн хөвчлэн худалдаж авдаг. За кофе шоп та нар ямар бүтээгдэхүүн байвал илүү авах юм бэ? За тэгээд ер нь ингээд өдөртөө үйлдвэрлэсэн шинэ бэкри бүтээгдэхүүн авах сонирхолтой юу? За тэгээд кофе шопын юуг сайжруулах хэрэгцээ байна гэдэг зүйлсийг бид нэр гаргаж ирсэн байгаа. За тэгээд судалгааны үр дүнгээс бид нар хамгийн давтагдсан 5 бүтээгдэхүүнийг сонгоод нийт ер нь бол 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр сонгосон. Бид нар 3-ыг нь болохоор Эрдэнэ цэцэрлэг гэж яг шүтээсийн багш ажилчдын хүүхдүүд явдаг нэг 60 хүүхэдтэй цэцэрлэгт бид нар 3 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд 5 бүтээгдэхүүнийг бид нар сургуулийн кофе шоп болон шүтээсийн 4-р байранд борлуулахаар төлөвлөсөн байгаа. Бидний авсан 5 бүтээгдэхүүн болохоор бүхэл шоколадтай мини билүү, шоколадтай маффин, крем паф, луун кекс зэрэг 5 бүтээгдэхүүн багтдаг. За тэгээд бид нэр саяны судалгаагаараа оюутнуудаас за хэрэг зарцуулт юм бэ гэдэг гаргаж ирсэн дээр бид нэр үнэ ер нь бол за нэг иймэрхүү байвал тогтоох байвал оюутнууд авч болох юм байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн. За тэгээд ер нь шинэ тухайн өдөртөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах хэрэгцээ өндөр байна. Оюутнууд сонирхож байна. За тэгээд орчин сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байгаа. Энэ болохоор юунд дээр гаргаж ирж байгаа гэхээр асуулт 10 дээр бид нэр өөрсдийн санал хүсэлтээ илнэ гэхэд кофе шопын агаар жуулт муу, кофений амтан жоохон сул, интернет байхгүй, залгуур байхгүй, за тэгээд удаан суугаар тухгүй байдаг гэдэг ийм комплейн гомдлууд ирсэн учраас бид нэр зайлшгүй кофе шопын орчин сайжруулж илүү хүртээмжтэй байх ёстой гэж үзэж байгаа. За тийм учраас бид нар хичээлийн шүтээсийн 1-р байрны 128 тоот лаборатори өрөө. За энэ зурган дээр харагдаж байгаа яг одоогийн зураг байна. За бид нар энэ өрөөг засварлаад, сайжруулад
яг стандартын дагуу эрүүл ахуйн одоо стандартыг дагаад мөрдөд хажуу талын зурган дээр байгаа шиг бид нар ийм үйлдвэрлэлийн бэкер үйлдвэрлэлийн цехийг бид нар үйлдвэрлэхээр одоо төсөлсөн. За тэгээд дахин төлөвлөлт хийж байгаа болохоор бид нар дахиад агуулгах хэрэг болсон хувц солих өрөө, технологийн өрөө зэргийг бид нар энэ төсөл дээр төсөвлөөд бид нар инженерийн дөрвөн зураг бид нар гаргасан байгаа. За технологийн бүдүүрчин дээр ерөнхийдөө энэ 8 төрлийн бүтээгдэхүүнийг ямар урсан шумаар, ямар төхөөрөмжөөр гарах вэ гэдэг ерөнхийдөө бол гаргадаг байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн байгууллага дээр энэ наадлын зураг нь болохоор одоогийн байгаа өрөөнүүдийн дүрслээ. За цаатлага нь болохоор ингэж дахин төлөвлөлт хийсэн шүү гэдэг үйлдвэрлэлийн байгууллагыг бид нар гаргадаг. За үүн дээр нэмээд бид нар усан хангамжийн тойм, за зэрэг одоо инженерийн зургуудыг бид нар гаргасан байгаа. За миний саяны хэлсэн одоо 8 бүтээгдэхүүнийг бид нар технологийн туршилт гүйцэтгээ, за аль нь илүү оновчтой жоор байна гэдгийг бид нар гаргаж ирээд, за тэгээд тухайн бүтээгдэхүүн дээр бид нар ямар чанар одоо хяналт, технохимийн хяналт бид нар тавьд юм бэ? За тэгээд хөдөлмөрийн аюулгүй юу юм бэ гэдэг бид нар төсөл дээр бүх ажиллагаа хийсэн байгаа. За энэ дээр болохоор бүтээгдэхүүн нь ямар үнээр борлуулах гэдгийг бид нар гаргасан. Үүн дээр болохоор ерөнхийдөө 8 бүтээгдэхүүнийг 900-аас 8700 төгрөгийн хооронд борлуулахар төлөвлөсөн. За энэ үн бол оюутнуудын одоо авч болох үе зүүнийг бид нар бол гаргаж өгсөн байгаа. За тэгэхээр манай бэкерийн үйлдвэр нь за нийт 7948 багш ажилчдын хэрэгцээг хангах нийт 200 кг, за нөгөө саяны эрдэм цэцэрлэгт за 5 кг, за тэгээд хоногтой нэг 205 кг одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадалтай. За тэгээд бид нар нийт хөрөнгө оруулалтын зардал 322 сая. За тэгээд бид нар хөрөнгө оруулалтаа нийт 2.5 жилийн хугацаанд эргэж төлөөд за жилдээ нэг 131 сая төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллаа гэсэн тооцооллыг бид нар гаргасан байгаа. За тэгээд хамгийн сүүлийн одоо дүгнэлтэд базаалшилхэд за бид нар хэрвээ төслийг бид нар хэрэгжүүлснээр Штисийн брэнд бүтээгдэхүүнийг бид нар бий болгоно. За багш ажилчдаа бид нар чанартай эрүүл бүтээгдэхүүнээр бид нар хангана. За хамгийн чухал нь бид нар мэрэгжлийн ангийн оюутнуудыг их сургуулийн орчинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за тэгээд үйлдвэрлэлийн дадлыг хийлгэх, за тэгээд кофе шопынхоо одоо үйлчлүүлэгчдийн тоог одоо ихсгээд оюутнууд маань илүү одоо хичээнгүйлэн хичээлээ хийгээд онц дүнтэй сурах нэ гэдэг ач холбогдолтой байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа. Сайн байна уу? Та бүхэндээ энэ хүргэе. Хүнс хөнгө үйлдвэрлэл дизайнын сургуулийн төгсөгч ламжиг байна. Тэгээд хагийн хандны гадарган хариуцлагч бүтээгдэхүүн боловсруулсан зорилгоо та бүхэндээ танилцуулах бэлэн болсон байна. За үндэслэлийн хувьд аваад үзэх юм бол хүн өдөрт дунджаас 7-оос 8 цагийг одоо утсаа ашиглаж өнгөрөөдөг байгаа. За үүнээс үүдэлтэйгээр бид Штисийн 200 оюутнаас судалгаа авахд бол 89.3% нь бол утасныхаа гадруу бол огт ариутгахдаггүй гэсэн судалгаа гарсан. Үүнээс үүдэлтэйгээр асуумжуудын хувьд бол аваад үзэх юм бол одоо та утасаа өдөрт ариутгадаггүй, тэгээд 0 орсныхаа дараа утасаа ариутгадаггүй гэсэн судалгаанууд тавьсан байгаа. За тэгэхэд бол 89.3% нь утасаа ариутгадаггүй гэж судалгаа хийсэн байгаа. За тэгэхээр энэ нь болохоор утасны гадаргуу дээр Staphylococcus aureus гэх мэт одоо эмгэг төрөглөгч биднүүд бол одоо үржих таатай болчихно болж үзээд байгаамаа. За эдгээр нь болохоор цаашлаад ам хамар салстаар дамжаад одоо хүний биед орснороо хомхоо долоох мөн эдээ төрөвсөл эзний халдварт өвчнүүд үүсэх шалтгаан болоод байгаа. За энийг болохоор статистик мэдээллүүдээр болохоор энийг авч үзээгүй зөвхөн одоо хоол хүнсний хордлого гэж аваад үзээд байдаг. Тэгэхээр энэ бол утсаар бас мөн дамжсан байх үндэслэлтэй гэж үзэж байгаамаа. За судалгааны ажиллагааны зорилго зорилтын хувьд гэх юм бол одоо Монгол орнд өргөн тархсан 4 зүйлийн хагийг сонгоо аваад бүтээгдэхүүн боловсруулалт аваад за тэгээд бүтээгдэхүүн боловсруулахыг бол зорилгоо болгоод дараах бол зорилтуудыг тавьсан байгаа. За 4 зүйлийн хагийг бол морфолог шинжээр тодорхойлоод дараагаар нь бол ус этанолийн одоо спиртийн хандуудыг тус бэлтгээд тэгээ агар бэлтгэх бүш аргаар бол тодорхойлолоод туршилтууд явагдсан байгаа. За арга зүйг бол дараах байдлаар харагч байна. Судалгааны материал гэх юм бол одоо Монгол оронд өргөн тархдаг 4 зүйлийн хаг байна. За энэ нь болохоор зуны үйлрэлтэд аваргаад бус үйлрэлт нь бол өөрийнхөө шин чанарыг хадгалаад бол байж байгаа ургамал агаамаа.
За энийг бол одоо 2026 оны 2 сард бол цуглуулан туршилт судалгаанд ашигласан байгаа. За морфологи шинжээр нь бол тодорхойлохдоо бол шинжлэх ухаан ботаникийн хүрээлэн болон шинжлэх ухаан технологийн сургуулийн тус лабораториудад бол шинжилгээг бол гүйцэтгэсэн байгаа. За тэгээд ус этанол бол ингээд хандлагцсан байдлуудыг бол тус харагдаж байна. За үүнийхээ дараагаар бол бүх дарааллуудыг бол үе шаттай технологийн дарааллыг бол зургийн хэлбэрээр бол харуулж байна. За бидний туршилт өмнө бодиттой явагдаж байна уу гэсэн одоо туршилтын гол үр дүн бол энэхүү зурагт харагдаж байна. За хамгийн цаана бол ургалт гэж бичигдсэн тэр зураг дээр бол одоо сонголт хижээл төвчин дээр бол бактерийг бол тарьж ургуулсан байна. За тэгээд туршилтаа явуулахдаа эерэг болон сөрөг контрол тавьж өгсөн байгаа. Бидний туршилт өмнө бодит явагдаж байна уу гэж үзэхэд бол за нөхөх аргаар нүхлээд антибиотик тавьж өгсөн эерэг контрол дээр антибиотик нь өөрөө бактерийг маш сайн дарангуулдаг тул одоо ингэ бактерийг устгадаг. За туршилт бодит явагдаж байна уу гэдгийг бол харуулахдаа тэр бүрийн үсгээд өнгөгүй бүрийн үсгэж байна. Тэр нь бол одоо ингэ бактерийг устгаж байгаа маа гэсэн. За бидний хийсэн хандууд бол тэр дээр голын зурагт харагдж байгаа очих юм бол бүрээ үсгээд бактерийг дарангуулдаг. Энэ цаашлаад одоо бол буцны гадаргуу хариуцагч бүтээгдэхүүн боловсруулах боломжтой юм а гэж үзээд ингээд бол дөрвөн зүйлийн хаг авч үзсэн гэсэн шүү дээ. Тэрнээс үйснээ хийртэй төрлийн бол хамгийн одоо бактерийг дарангуулж исэн бол туршилт судалгаанд бол ашигласан. За энэ дээр бол бас 40 хоногийн дараа 45 хоногийн дараа туршилтыг бас дахин явуулахад бактерийг бол маш сайн дарангуулжсэн технологийн дараа л явуулаад ингэж харагдаж байна. За тэгээд үйснээ хийртэй хагийг бол ашигласан одоо технологийн ашиглан одоо бүтээгдэхүүн гаргаж ирсэн одоо туршилтын үр дүн бол дэлгэцэнд харуулж байгаамаа. За энэхүү бүтээгдэхүүний яаж ашиглах юм бэ гэхээр одоо энэ дээр хаад үзэх юм бол одоо шууд тавтагийг аваад за тэгээд уцсныхаа гадаргуур бол цацаж ашиглана. За хүн одоо өдөрт дунджаар бол 7-8 цагийг бол уцаа ашиглаж өнгөрөөдөг. Гэхдээ бол уцаа бол огт ариутгахдаггүй гэсэн судалгаа. Энэс үүдэлтэйгээр бол одоо эдээ төрөвсөл гидсний халдвар төвчлүүд одоо үүсэх гол шалтгаан нь болж өгдөг байгаа. За баярлалаа. Сайн байна уу? Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ хөөрхөн мэндийг хүргэе. Лактоз залгаж дөрөшийг ашиглан бие бэлмэл гаргах микробиологийн судалгаа сэдвийн хүрээнд өөрийн хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулах гэж байна. Дэлхийд 3 хүн дотмын нэгэнд лактоз үл дэвчих эмэгтэй гэсэн судалгаа байдаг. Сүүсэн бүтээгдэхүүнд агуулгадаг лактоз буюу нүүрс усыг хүмүүс генийхээ төвшөнд маш бага ялгардаг. Эсвэл огт ялгардаггүй зэрэг шалтгаанаас үүдэн энэ лактоз үл дэвчих эмэгтэй хүмүүс олширсаар байна. Монголчуудын хувьд тэр үед цагаас сүүсэн гадаа хэрэглэж ирсэн ч гэсэн орчин үед түүний хэрэглээ багасантай холбоотойгоор лактоз үл дэвчих эмгийн хүмүүсийн өвчлөх тоо маш өндөрсөж байна. За лактоз үл дэвчих эмгийн энэхүү асуудлаа бид тодорхойлохын тулд Монголд аль биесны судалгаа байхгүй учраас бид судалгааны хүрээнд нийт 484 хүнээс судалгаа авахад 36.4% нь лактоз үл дэвчих эмгийн бага болон их шинж тэмдэгтэй гэсэн судалгааны үр дүн гарсан. За эдгээр хүмүүс зориулсан бид нэр судалгаагаа явуулсан байгаа. За судалгааны ажлын зорилгыг дараах зорилгоор төвшүүлэн зорилтыг дараа нь 4 зорилтоор төвшүүлэн ажилласан байгаа. За судалгааны материал болгож бид Монгол улсын 10 аймагаас ялхан авсан 10 өөр шин чанартай айрыг ингэний хормоос ялгаа авсан дороожийн цэвэр үсгээр судалгаа шинжилгээгээ хийж ашигласан. За айрыг гэдэг нь өөрөө эсэглэн сүм бүтээгдэхүүн учраас энэ лактоз залгах дороожийн маш өндөр хонгийг агуулгыг дараа давуу талтай байгаа. За судалгааны харилцааг бид дараа морфолог, физиолог, биохим буюу тухайн судалгааны ашиглаж байгаа дороожийнхоо анилизыг тодорхойлохоор энэ 3 судалгааны ашиглыг ажилласан. За хамгийн өндөр өөрөөгөөжтэй лактоз залгадаг дороожийг бид сонгож авч биомасаа гаргаж аваад биобэлтмэлээ гаргасан байгаа. За биобэлтмэлийг дараах 10 технологийн бүтээгдэхүүн дагуу гаргаж авсан. За бид дороожийн биомассыг за Монгол оронд 2 дахь түүхий дээр сүнсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс их хэмжээгээр хайдаад байгаа шар суунд өсвөрлснөөр болов давуу талж болж байгаа. За шар суун томоохон үйлдвэрүүдэд хэдий өөр бүтээгдэхүүн болоод ашиглаж байгаа гэсэн жижиг үйлдвэрүүд энэ шар сууг бодлооч чадахгүй ашиглаж чадахгүйгээр зүгээр л яг Трамп руугаа орсгаад хаягдаад байна. Энэс хавтуулаад бидний хөрсний тохиолдол бас нэмэгдэж байгаа. Бид ийм шар суунд өөрөө яг сүүний бараг шимтэг жилийн 50% шар суун дээр шингэсэн байдаг. Тиймээс бид энэхүү дороожийнхоо онгийг тухайн шар суун дээр үсгэрлөө. За тэрийг 80 градус хөлдөөгөө за тэрийг 50 градусын
авакум хатах, хөлтөн хатах машинд хөлдөөж яваад за тэгээ ариу орчин нутаглаад капсул салсан байгаа. За ерөнхийдөө энэ бүх бүтээгдэхүүн нь өөрөө шарсан төсвөрлсөн. За лактоз залах дорожийн өндөр битэктэй дорож өсвөрсөн гэдгээр ерөнхийдөө нэгдүгээр лактоз залах чадвартай, хоёр сүнээс авах мөн пробиотик шин чанар өндөртэй бүтээгдэхүүн болж байгаа. За бидний бүтээгдэхүүн болохоор лактоз энзим байгаа. За бид бүтээгдэхүүнтэйгээ уялдуулаад Монгол улсын стандартын дараах хоёр стандартыг бэлэн ажилласан. За манай бүтээгдэхүүн маань 100% байгалийн гаралтай. За мөн Монгол хүний микробиом төгс нийцэх гэдгээрээ давуу талтай бөгөөд анхны Монгол бүтээгдэхүүн за мөн дотоодын түүхэл дээрлийн бүтээгдэхүүн ашигласан гэдгээрээ давуу талтай болж байгаа. За зах зээлийн өрсөлдөгчийн тухайд манай бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүн 100% хангагддаг бүтээгдэхүүн байгаа. За манай бүтээгдэхүүн за ямар нэгэн импортын татвар авахгүй за мөн гаднаас ямар нэгэн түүхийг авахгүй гэдгээрээ зөвхөн Монголоос удирж байгаа Монгол илтгэж байгаа гэдгээрээ давуу талтай буюу бидний үнийн мэдээлэл нь бусад бүтээгдэхүүнийг зарцуулаад хамаагүй хямдхан цагаараа илүү давуу талтай эмийн сан болон за хоол зөөж мэрэгжлийн эмч зөвлөхүүд за мөн онлайн платформоор дэмжүүлээд борлуулах төхөөрөмжтэй байгаа. За бидний ерөнхийдөө нэг капсул өртөг нь 253 төгрөг болж байгаа. За бид нэр саяны нэг лактоз үйл төвчмийн 175 хүн дээрээ дахин судалгаа бид нэр явуулаад та хэдэн төгрөгөөр капсулыг авах боломжтой вэ? Та капсулыг ерөнхийдөө мэддэг үү? Хэдэн хүчтэй байвал та ерөнхийдөө хэрэглэх боломжтой вэ? Хэрэглэх үү гэсэн судалгааны үр дүнд ерөнхийдөө капсулын үртгийг боловсруулан гаргасан байгаа. За энэхүү ажиллагааны судалгааны үр дүнгээ бид нэр морфологи, физиологийн үйл ажиллагааг тодорхойлоход ерөнхийдөө лактоз залах өндөр идэвхтэй дорожууд байсан. За биомасын шарсууд хөрвүүлэлт буюу энгийн зүйл хөрвүүлэлт шарсууд хөрвүүлэлт хамаагүй өндөр үр өгөөжтэй байсан бөгөөд био бэлтгэл гаргаахад хөлтөн хатах орон хамгийн зохимжтой байсан. За тэгээд мөн бидний бүтээгдэхүүн нь яг молекул биологийн төвчнөрөө лабораторийн зана индекс дээр хяналтын лабораторийн шинжилгээнд давхар ордож явсан бөгөөд одоо яг бүтээгдэхүүнийхээ шинжилгээг бас мөн хөдөлгөөний лабораториор хийгээд явж байгаа. За баярлалаа. Энэхүү бүтээгдэхүүнийг та сүнсэн бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө нэг капсулыг ууснаар сүнсэн бүтээгдэхүүний хэмээн хэрэглээг хэрэглэх боломжтой нөхцөл бүрдэх юм аа. За энэхүү бүтээгдэхүүн нь зах зээл дээрх анхны Монгол микробиомыг ашигласан бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай бөгөөд за бусад импортын бүтээгдэхүүнтэй мөр зэрэгцсэн боломжтой гэж дүгнэж байна. Санбацхан та бүхний өдрийн мэндийг хүргэе. Хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн химийн инженерийн тахилын төгсөгч Мина байна. За миний судалгааны сэдв нь болохоор биокерамик мембран ашиглан усан ус булаас хүн талайлах гэсэн сэдвээр нэгдсэн байгаа. За энэхүү ажлын үндэслэл нь дэлхийд дутуугүй Монгол оронд тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг нь усны бохирдол байгаа. За тэгээд Монгол орны усныг бохирдуулагч усны чанарт дараах хүчин зүйлсүүд нөлөөж байгаа бөгөөд үүн дээр өрхийн хэрэглээнд ашиглагдаж байгаа зориултын бус хувцар сав нь усыг хүн металлаар ус хадгалах хавцад хүн металл усгаа хойдож бохирдлогмоо адил үүсгдэг байгаа. За эдгээр бохирдлуудыг уламжлалт болон орчин үеийн аргуудаар шийдвэрлэх боломжтой. Бидний хувьд болохоор мембран технологиг илүү хөгжүүлээ авч үзсэн байгаа. За мембран технологийн дотор нь полимер болон керамик мембран гэсэн хоёр төрөлд ангилан авч үздэг. За бид болохоор биокерамик мембран гаргаа авсан байгаа. Энэхүү гаргаа авсан бүтээгдэхүүний маань давуу тал гэх юм бол хаягдл түүхий долох малын гаралтай ясыг ашиглан нэмэн үрдэг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж авч байгаагаараа шинэлэг байгаа. Мөн хослолын шүүх механизм буюу бицэг болон химийн шүүх механизмтай мөн үйлдвэр дээр хэрэглэгддэг керамик мембрануудтай харьцуулахад дүүц хүйц тийм ажлын гүйцэтгэлтэй бүтээгдэхүүн гаргаа авсан байгаа. За одоо судалгааны ажлын арга зүйг танилцуулъя. За энэхүү схемийн дагуу бид түүхийдээ боловсруулна. За түүхийдээ бэлтгэхийн тулд эхлээд бид хүрээ ясаар цуглуулад бохирдлын чанар салгаад үүний дараа цуглуулж авсан ясаа 850 цэл 3 цаг дулааны боловсруулалт хийн. За тэгээд үүнийхэн дараа бутлаад нунтаглаад ангилын шигшсэн хэсгээ барьцлуулагчтай тодорхой хэмжээгээр холино. За тэгээд хэвлэж гаргаж авсан биетэй ялгаатай температуруудад шатаагаад керамик мембранаа гаргаж авах байгаа. За мэдээж бид керамик мембранаа ашиглан хүн металлын шингээлтийг хийсэн байгаа. Тэрхүү голд харагдж байгаа багцыг ашиглан бид лабораторийн нөхцөл хүн металлын шингээлтийг хийж гүйцэтгэсэн байгаа. За одоо үр дүнгээ танилцуулъя. За энэхүү зурагт түүхийдээ үр дүн харагдаж байна.
За мэдээж бидний гол түүхий бүхрийн яс болохоор бүхрийн ясанд агуулгадж байгаа органик хэсгүүдийг бүрэн зайлуулж чадсан хэсгээр бид элементийн болон эрсдийн шинжилгээ хийн тодорхойлсон байгаа. За тэгээд элементийн найрлаган дээр кальций, фосфор, хүчил төрөгч элементүүд илэрсэн байгаа. За мэдээж бид бас гаргаа авсан керамик мембран дээр XRD шинжилгээ хийж гүйцэтгсэн. За үүний дараа бид 1300 цэцлэг гаргаа авсан керамик мембран дээр SEM шинжилгээ хийж гүйцэтгсэн. Гаргаа авсан керамик мембрана хэд хэдэн нөлөөний үндсэн дээр судалсан байгаа. Энэ нь болохоор ялгаатай температурт гаргаа авсан мембран маань хүн металлын шингэлтгэр их байгааг модел судалсан. За үүний дараа бид хүн металлын шингэлтэнд анхны усан гэлийн концентрац хэрхэн нөлөөлж байгааг судалсан. За үүний дараа бид анхны ажлын усан гэлийн орчин буюу pH-ийн нөлөөг судалсан. За одоо багц анализийн үр дүн тайлбарлая. За энэ дээр бид бидний гаргаа авсан керамик мембран хүн металлыг шингээсэн эсгийг шалган шингэлтийн дараах керамик мембранда XP шинжилгээ хийхэд кальций болон кадми болон хар тугуулгын илэрсэн байгаагаар энэ дээр ингээ харагдаж байна. За XP шинжилгээний үр дүн. За энэ дээр модел ED шинжилгээний үр дүнгээр бидний гаргаа авсан керамик мембран амжилттайгаар хүн металлууд болох кадми болон хар тугуулгыг шингээсэн байгаа нь харагдаж байна. За модел гаргаа авсан керамик мембран дээр XRD шинжилгээ харагдаж байна. За энэхүү судалгааны ажлын үрээнд малын яснаас биокерамик мембран гаргавч усан усамлаас хар тугалга болон кадми ионуудыг ялгах судалгааны үр дүнд үндэслэн дараах төлөвлөлтүүдийг хийвээ. За биокерамик мембраныг гаргах шталтын температур 1000-аас 1300 Цельсиус зэгсэхэд 82-оос 99.9 хүртэл шингээлийн зэрэг байсан. Мөн бид хаягдлаас 2 дахь түгээг болох малын гаралтай хаягдлаасыг ашиглан нэмэн үрдэг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж авсан. Үүний дараа мөн малын ясыг дахин боловсруулж биокерамик мембран гаргах нь Монгол орны нөхцөлд хаягдл түгээгдийг үр ашигтайгаар ашиглаж байгаль орчин нээлттэй өртөг багтай технологи болох нь харагдаж байна. За тэгээд энэхүү технологи нь бохирдол усны хүн металл агуулмжийг зөвшөөрөх дээд хэмжээнээс доош бууруулах боломжтой тул үйлдвэрлэлийн хаягдл эцсийг өршүүлэх практик хэрэглэнтэй шийдэл юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 8 бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд зохион явуулсан инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн шалгаруулалт нэртэй бүтээлийн уралдаанд нийт 19 оюутан эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс тэргуун байрыг мэдээлэл холбоо технологийн сургуулийн төгсөгч Мөхтуя, дэд байрыг хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн төгсөгч Амина, 3 дугаар байрыг хүнс хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн төгсөгч Нэгцаяанаар тус тус эзэлсэн юм а. Ийхүү энэ жилийн шилдэг дипломын ажил бичих шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.